За дотрын албалуу илгээсэн баримтаар илгээсэн бос IP файлын хүсэлтийг хэрхэн яаж баталгаажуулах вэ гэхээр за хэрэглэгч маань өөрийнхөө баримт цэгийн эсвэл засах invoice баримт цэгийн гэдэг нэвтэрч орно. За ингээд өөрийнхөө би бол нэвтэрсэн учраас ингээд шууд ороод ирж байна. Хэрвээ нэвтрээгүй хүн бол яг нь өөрийнхөө регистр хийгээд нууц угаа хийгээд нэвтрэнэ. Компанитай бол компани гараад ирнэ. Иргэнийх нь нэр нь гараад ирнэ. Дотрын албаныхаа бос IP файлыг тайлангаа иргэн дээр өгж байгаа бол иргэнийхээ нэрээ сонгоод орно. Компани дээрээ тайланж байгаа бол компаниа сонгоод орно. За ингээд компаниа сонгоод орохоор энэ зүүн талын хянах самбарын хамгийн доод талд нь хүсэлт гэрээ гэсний доод талд бос IP систем гэдэг дээр дарна. Бос IP систем дээр дарахаар хүлээгдэж буй хүсэлт гэдэг нь энэ гэж байна. Одоо тухайн байгууллага дээр програмжийн компаниас нь хүсэлт илгээгдсэн. Тэрийг нь хэрэглэгч өөрөө баталгаажуулж өгөх ёстой гэсэн. За тэгэхээр энийг яаж баталгаажуулах вэ? Ардлынхын зөв дээр дараад тийм гэж дарж гад төлөв маань идэвхтэй болж өөрчлөгдөх ёстой. За ингээд идэвхтэй болсон тохиолдолд POS IP 3.0 буюу local host-ын дээр маань хамгийн доод талд нь мерчант жагсаалт гэдэг дээр байгууллагын нэр гарч ирэх ёстой. За одоо энэ дээр яагаад байхгүй нөхөд баталгаажуулсныхаа дараа мэдээ илгэх гэдэг дээр тарснаар доод талд нь тухайн холболт хийгдсэн байгууллагын нэр нь гарч ирнэ гэсэн үг. За би мэдээ илгээхэд дарчлаа. Тэгмэл Card Design гэдэг компанийн нэр нь ороод ирчихнэ. Ингээд дотрын холболт бүрэн хийгдлээ гэж ойлгож болно.